эргэлт цагийн мэн таны сэтгэлийн үгийг дамжуулна. Хан тэнгэр үрмэн, хаан тэнгэр хүмэн, аавал ээж хоёрынхоо хайраа сургасан үрмэн, алтан дэлхий хөрсөн дээр хүм болж төрсөн заяа минь, онгон тамхтай гэрийнхээ хаан эзэн үрмэн, олон түмэндээ хөндлөгдсөн хүмүүн яваарай хүмэн, нар сараар гортгөлсөн буурал замлан хатуу шоу, нас аргадах замыг зөөлж яваарай үрмэн, намар хавар хосолсон дөрвөн үлрэл сайхан шүү, навч цэцэгсийн үндсийг хайрлаж яваарай хүмэн, ижийн чамайг төрөхөд төмөн заацаа салгаж их хайрын дуутай цагаан сүүгээ амлуулсан юм, эр тэнгэр сэлмээж наран цацрагатхагт чинь эсгийн нугарлаж аав нь тэнд омгшсон юм аа. За миний үеийнхнийгаа бодох юм бол айгүй олон хүүхдүүдээс одоо их олон дүүнертэй. Тэгээ ээжийнхээ ажилдаа эзгүүд дүүнэрээ их мундаг хардаг. Тэгээд айлын том байх ямар байна? Тэгэл хэцүү шттэ. Тэгэл дүүнэрээ харна. Гэрээ тэгэл авч явна. Дүүнэртэй хоолны хийж өгнө. Тэгэл аль дүүнээ сайн болохын тулд тэгэл бүгдэнд нь зааж сургана. Буруу зүйлийг болиулна, чиглүүлнэ. За миний үгийн хувьд хайр гэж юу вэ? Би ингээд гоё хариулт өгөх нь бодож шттэ. Хайр гэдэг нь тэр хүнээс хайрласандаа хариу нэхэхгүй тэр хүнд бүхнээ зориулахыг хэлдэг. Тэгээд таны минь хайр болохоор надад ингээд хариу нэхээгүй хайр шүү. За миний хүү чинь 3 хөрхөн дүүтэй, 2 эрэгтэй, 1 охин дүүтэй. Энэ 3 дүүгээс миний үг нэгийг онцлог гэвэл яг хэнийг онцлох вэ? Тэгээд яагаад тэр дүүгийнхээ тухай яриач. Тэгээд ялах нь жоохон бас тэгээд сони юм тий. Гэтэ за инэрл байна. Тэгээд айлын одоо тий 4 хүүхдийн ганц охин нь айлын ганц охин. Тэгээд дүүдээ одоо тий хамаатныхаа дүү мө бүгдэнд нь хөрхөн юм заадаг. Миний хэлсэн үгэнд ордог. Тэгээд одоо юу гэх юм амар хөөрхөн одоо дүүнэрээ сайн хайрлаж чаддаг, ахныраа хайрлаж чаддаг. Тэгэл хонороо ч гэсэн тэгэл хөөрдөл хайрлал яваад нь хичээлээ сайн хийдэг. Тэгэл ер нь л миний хувьд ер нь онцгой миний дүү гэх юм. Онцгой одоо тий онцгой тал руу гаж гэх юм уу. Нөгөө хоёроос арай өөр. Их тийм хөтөрлийн дүү. Тийм ер нь хайрын татсан одоо айлын ганц эмэгтэй гэх юм уу. Тийм хүү тал дээр ер нь онцгой байдаг. За мэдээж ээж нь хүүгийнхээ хүсэл мөрөөдөл одоо тий зорьсон зориг бүх юм хүндэтгэн. Чи өөрийнхоороо том болоод өөрийнхоороо явна. Гэхдээ миний хүү чамд нэг бодсон бодол байгаа шүү дээ. Том болоод ямар хүн болох уу тий? Ямар мэрэгжилтэй, ямар хүн бол ирээдүйд ер нь яа гэж бодож чинь тэр тухайгаа ээжтэй яриач. Ер нь тэгээд би ирээдүйд ер нь хуульч болно гэж бодож байгаа. Тэгээд яагаад хуульч болно гэж бодсон болохоор юу манай нэг хүргэх хот гэхгүй юу. Тэгээд нэр нэлээч яах вэ? Тэгээд тэр ахыг ер нь харахаар хуульч болмоор их санагддаг. Ер нь тэр хүнээс үлгэр жишээ авч ер нь хууль болъё гэсэн, хуульч болъё гэсэн хүсэл мөрөөдөлтэй болсон гэх юм уу. Тэгээд буруугүй үний өмгөөлж буруутайг нь тий хариуцлагыг хүлээлгэж тийм сайн өмгөөлж болно гэж ер нь бодож байгаа. Ирээдүйн зорилго гэх юм бол ямар ч чихний хэлж ин тэгээд дүүнэрээ сайн хүн болгоно. Тэгэхээр дүүнэрээ сайн хүн болгохын тулд тэгээд өөрөө ер нь сайн явж үлгэр жишээ өгж дүүнэрээ сайн хүн болгоно. Тийм болохоор өөрөө одооноос эхлээ сайн сурч тэгээд тий хичээлдээ сайн шамдаж явах хэрэгтэй. За миний үгийн аавд нь одоо зөндөө маш гоё зан чанарууд тийм ээ үлгэр дуурайл асан зөндөө зүйл би миний хүн аавынхаа ирээдүйд ямар зан чанарын дуурай тийм ээ нэг аавынхаа миний аавч нэг ийм хүн шүү гэд нэг хэлвэл одоо юу гэж хэлэх вэ? Аавынхаа ямар зан чанард илүү дуртай вэ? Би аавынхаа дээр ирэхдээ хүүхд
хүүхдтэйгээ байн хамт байдаг, хүүхдтэй хамт цагийг өнгөрөөдөг, сакс тоглодог, хүүхдээ одоо тий хүүхдтэйгээ сууж ярилцдаг, хүүхдүүд одоо тий одоо чинь би ингээд нэг тоглоом тоглох гэхэд тэрийг нь дагаад сурч хамт тоглодог, энэ нийтдээ хөгжилтэй байдаг. Тим цагийн нэг нэрэд дөөрэн гэж би боддог. Ээжийн төрс өдөр хийлээ. Юу лээ? 9 сарын сарын 7 билүү 17 билүү 9 сарын 7 тий төсөөд нь мартчихсан шүү дээ. Тий хэлчихлээ шүү дээ. Цасал бороо хоёрыгоо мэлэмрүүлж төрсөн үрмэн цантай дэлхий хөрсөн дээр гэгээлж ургасан заяа минь өөдөлжтэй галынхаа хаан зам үрмэн өрлөгдөнд хөндлөгдсөн хүмүүн яваарай хүмүүн тавар алхлаа таадаг вигээ. За миний үгийн одоо дотроо бодож явдаг, ээжтэй хэлмээр санагддаг тийм үг хэлмээр одоо хэлж чаддаггүй ч юм уу тийм ээ. Тийм үг байгаа юу ээжтэй юу гэж хэлмээр байна? Танд ер нь их баян хэлтүүжсэн ер нь хайртай шүү гэж хэлдэг. Бид дөрөвтөө ингээд баян хамт цагийг ингээд өнгөрөөж чадахгүй байна гэж хэлээд байдаг. Гэхдээ ер нь та ингээд бидний хамт хажууд ингээд баян хамт байдаг. Бидрийг ингээд үсгдэггүй, цангаадгүй ингээд тийм муухай орчин амьдруулдаггүй тий. Тийм болохоор өөрөө нэг ингээд битгий буруутгаарай. Ингээд баян ингээд хүүхдүүдтэйгээ хамт байж чадсангүй ингээд танаатайгаа цагийг хамт өнгөрөөж чадсангүй гэж өөрөө ингээд буруутгаж явдаг бол битгий тэгж бодоорой л гэж хэлмээр байна. Яа ээж нь тэгсэн бас сүлд нь хөдөө зориулж үг хэлэхэд миний өвчин ээжийнхаа хайрын нэрлийг татсан ах дүү нартаа нэр хүндтэй найз нөхдөд өөрийн гэсэн байр суурьтай дүү нартаа мундаг ах нь байдаг. Одоо орон гэрээ гэрэл төрүүлж тийм ээ дүү нартаа хоол ундын хийж өгж асарж хамгаалж зөв уриалал өгдөг миний хүү энэ хорвоо ертөнцийн хамгийн мундаг хүү шүү гэж хэлмээр нээж нь хүүдээ тэгээд үргэлж хамт байдгуудаа уучлахгүй байдаг. Гэхдээ ээж нь цаг минут болгон хамт байхгүй ч гэсэн хүүхдүүдэд бодож яадаг. Тэгээ миний хүү ирээдүйд мундаг хүү болоорой. Хайртай шүү. Эргэлт цагийн маань таны сэтгэлийн үгийг дамжуулна.